Сэргээн засах төв. Түүхэн хөгжил. 1966 онд анхлан клиникийн нэгдсэн 1-р эмнэлгийн хаяа протез ортопедийн үйлчилгээ эрхэлсэн тасаг нэгжээр үүдэн эмнэлгээр тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн түүхтэй. Улмаар үйл ажиллагаа өргөжүүлэн 2005 онд сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн хаяа сэргээн засах эмнэлэг болж анх 15 ортой хэвтэн эмчлүүлэг амбулаторийн тусламж үйлчилгээг явуулж эхэлжээ. Улмаар 2016 онд сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв болж өөрчлөгдөн 45 ортой үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А479 тоо тушаалаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хаяа сэргээн засах төв нь өдрийн эмчилгээний 10 ор, дагнсан сэргээн засах, хэвтэн эмчлүүлэх 60 ортой болж өргөжин. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А130 тоо тушаалаар нийт 35 ажилтнтай үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нас, хүйс, харьяал харгалзахгүй хүлээн авч нарийн мэрэгжлийн эмчийн үзлэг, оншилгоо, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Нийт 6 удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллага юм. Манай хамт олон Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүртээмжтэй үзүүлж, дэлхийн жишгт хүрсэн үйлчилгээг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Манай хамт олонны дунд клиникийн профессор 4, тэргүүлэх зэргийн эмч 4, сувилагч 2, ахлах зэргийн эмч 1, ахлах зэргийн эмч зүйч 1, үндсэн мэрэгжлийн эмч сувилагч 28, төрөлцсөн мэрэгжлийн эмч 10, сувилагч 6 тус ажиллаж байна. Тус төв нь 2022 оны 1-р сарын 28-нд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн техник тогтоолын дагуу дагнсан сэргээн засах тусламж үйлчилгээг иргэдэд 100% үн төлбөргүй үзүүлж байна. Үүнд амбулаторийн үзлэг оншилгоо, шинжилгээний багц, амбулаторийн анхан болон давтан үзлэг, нарийн мэрэгжлийн үзлэг, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохим, зүрхний цахилгаан бичлэг, хит авийн шинжилгээ, дүрс оншилгоо. Сэргээн засах амбулаторийн тусламж үйлчилгээ, сэргээн засах эмчийн үзлэг, хөдөлгөөн засал эмчилгээ, хөдөлмөр засал эмчилгээ, хил засал эмчилгээ, дулаан эмчилгээ, физик эмчилгээ, цахилгаан эмчилгээ, бариа, бомб эмчилгээг ажлын цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна. Сэргээн засах дагнсан хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ. Нийт 60 ортой тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгч нь өвчлөлөөс хамааран 7-оос 14 хоногийн хугацаатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байна. Хэвтэн эмчлүүлэх хугацаанд дан. Эмийн эмчилгээ, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хил засал, физик эмчилгээ, дулаан эмчилгээ, гэрэл эмчилгээ, зүүн эмчилгээ, бариа засал эмчилгээ, шүд гэсэн эмчилгээний төрлүүдээс тухайн хүн тохирсон эмчилгээг түргэн шуурхай, стандартын дагуу олон улсын туршлагатай төрөлдсөн болон мэргэжсэн мэргэжилтнүүд хүргэж байна. за манай хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сэргээн сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх сэргээн засах төв гэдэг маань анхны түүхэн зүйл 1966 оноос эхэлдэг ийм баялаг түүхтэй эмнэлэг байгаа. За манай эмнэлэг бол нийт үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засахын нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэхээр зорддог ийм эмнэлэг байгаа. За манайх амбулатороор бол 7000 орчим хэвтэн эмчилүүлэхээр 2800-аас 3200 өвчтөнд үйлчлэх хүчин чадалтай. За манай шүдний кабинет бол жилд 2400 орчим шүдэнд тусламж шүд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтайгаар явж байгаа. Бид цаашид эмэгтэйчүүдийн үйлчлэг, чих хамрын олон үйлчлэг, нүдний үйлчлэг гихчлэнгээр одоо илүү төрөлцсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр зарим ажиллаж байгаагаа дуулахад таатай байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор хүлээн авах бүртгэлийн хэсэгт бүртгэл мэдээллийн хэсэг сонсголын бэрхшээлтэй хүнд мэдээлэл хүргэх бичгийн хэрэгслүүд байршуулж, дохионы хэлний гарын авлага байршуулан ажилдаг бөгөөд хэрхэн ажиллах зааварчилгааг эмнэлгийн бүртгэлийн мэдээллийн ажилтан болон эмнэлгийн эмч ажилтнуудад дохионы хэлний сургалт жил бүр зохион байгуулдаг. Харилцааны бэрхшээлтэй үйлчлүүлэгчээр өөрийг нь сонгуулах нөхцөл, орчин, тав тухыг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна. Захим системээ илүү сайжруулан хур системтэй холбон угтах хэсэгт хурууныхээ уншигч байршуулснаар үйлчлүүлэгчид түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн байна. Үйлчлүүлэгч үүдний хэсэгт байрлах шинжилгээ авах машинаар регистрийн дугаараа бичиж цаасан хэлбэрээр машинаас авах боломжтой. Мөн цахим хаягаар өөрийн шинжилгээний хариуг хүлээн авах боломжтой болжээ. Ингэснээр үйлчлүүлэгчийг хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээг явуулахаар зорж байна. Мөн 2021 оны 6 дугаар сард зайнаас зөвлөх туслах онлайн үйлчилгээг хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 1800 тэг 724 дугаард дуудлага ирэх, мессеж, чат, видео дуудлаганд хариулт өгдөг болсон.
барилгын давхар бүрийн коридор тасгуудад үйлчлүүлэгчид зориулсан ханын бариулыг стандартын дагуу амбулатори болон хэвтэн эмчилүүлэх өрөөнүүдийн хаалгыг нэг тал руугаа гүйж нээгддэг. Бүх өрөөний танхимын үүд, босгогүй зэрэг эрсдлээс сэргийлэх арга хэмжээг байнгын зохион байгуулан авч хэрэгжүүлж байна.